Хүүхдүүдээ өнөөдөр би та нарт миний хинц хураг гэдэг шүлэг зааж өгье. Миний хинц хураг магнай халзан зурвастай. Мянган хоньны дундаас би хармагц таньдаг. Мэрс майлж намайг чиглэсээр ирдэг. Дун цагаан үстэй, дуран хар нүдтэй, түмэн хоньны дунд түүнээс хөөрхөн амтангүй төрсөн хотон дотроо тэр бид хоёр тоглодог. Өвдгөө сүгдэж байгаад өөрийнхөө ээжийг хөхдөг. Өвөр дээр минь гараад өхөөрдмөр эрхэлдэг. Нааш цааш дигдэн малчин эзнээ баясгадаг. Шүлгээ сайн цээжлээрээ хүүхдүүдээ. Маягта, моё. Би ий үсэг хэлээ сурчлаа. Тийм үү, алийг сонсон шалгая. 1 2 3 4 5. 1 2 3 4 5. Чи сайн хэл зураагүй юм шүү. Нэг нэгээ яач тий. Чи эр үсэг хэлж сайн сураагүй ээ штий. Би туюу сурсан юм да. Чи муу хэлээд байна. 1 2 3 4. Та дэлгэр бөрөө. Үгүй. Наа дээр үсэг чи ий үсэг болцоод дээ штий. Завэж. Чи хэлээ сурчлаа штий. Дахиад хэлээд байгаарай бөрөө. Дахиад. Сурцсан. Чи Ой зүгээр сонсогч гин үү? тий. Би сурчлаа штий. Вау. Гой доо. Одоо ч өстой жинхэнэ ярихыг үзүүлж өгнө. За, та хоёр надаас гоё сонирхолтой зүйл асуудаа. Чи мэр гэ хэлдэ. Мэр. Вау. Тэгвэл чи амьдрал гэд хэлдэ. Амьдрал. Сурчлаа штэ. Би түрүү яг хальт ингэж хэлчихэд буцаад хэлж чадахгүй болоод исэн байхгүй юу? Тийм Чи үү? одоо сурчиж. Амархан маас тэ бөрөө. Тийм байна. Тийм ээ, би сурчлаа. Яа, энэ арчлангийн бүх ир үсгтэй өгнүүдийг хэлмээр санагдчих шүү. Угаасаа тэгдэг юм уу? Аах ир үсэг сурахаар л угаасаа тэгдэж штэ. Тэгвэл та хоёр миний нөгөө өмнө нь хийх гээдсэн блокон та хоёр ороогүй штэ. За, Одоо тэгвэл бөөрөө чи ир үсэг суралцсан юм ч юм аа. Миний блоконд орчил доо. Хоёр. За бөөрөө. Чи ир үсэг хэлж сурсан юм чи орчихгүй. Гэхдээ бид хоёр хүмүүс мэдчихвэл яг юм арга да. Хүмүүс мэдсэн ч хэлээ та хоёр од болно штт. Од олноо. За. Орчил доо яавал гэжтэй тий? За тэгвэл орё. За. Сайн бацгаана уу? За тэгэхээр би та хэдэд ярьдаг тоглолнуудаа үзүүлцгээе. Нарда? Сайн уу? Одоо мөрөг. Сайн уу? Намайг мөөрөө гэдэг. За тэгэхээр энэ бол ярьдаг тоглолнууд. Тийм тий. Тийм ээ тий. Чи Ярьж чадж байгаа зү. чи битгий хичгээд л та маргадаа. За. Ой. Гурлаа гоё аялаа л та. Тэгвэл бид гурав аялын тухай ярина. Тэхөө. Тэгээ. Гэхдээ хаашаа аялах уу? Хөвсгөлөө. Хөвсгөлөө. Ой, тэгтэй биш тий. Эхлээд аялалд яг явхад юу хэрэгтэй болдог гэдгийг хэдүүлээ сайн судалсан дээр байгаа. Бас тийм байхаа. Тэгвэл өнөөдөр хөвсгөлөө явна тий? Үгүй яг өнөөдөр гэхэр жоохон бэлтгэл муу байгаа ш, дутуу байгаа ш. Ер нь ямар ч зүйл бэлдээгүй байгаа ш. Тий. Тэгэхээр сайн бэлтгэл хийж агаад төлөвлөж байгаа явсан дээр
Тийм биз дээ. Тийм ээ. Жохон судалж ягаад очих газраа ч гэсэн жохон судлаа төхөө найз да. За тэгье. За тэгэхээр гуруулаа эхлээд Яг хаашаа явах вэ? Хөөш. Өөрөө бит хоёр нь штэ. Хөдөө нөгөө танаа өвөө эмээгийн л байж исэн болохоос өөр тийм гой үзэсгэлэнт газар ерөөсө очиж үзэж байгаагүй штэ. нэрэлтэй Чи очижсэн үү? үзэсгэлэнтэй гой газруудаа мэдгүү, нэрлэж мэдгүү. сайн мэдхгүй л байна л да. Маргадаа. Аа, Чи ингээд очиж үзээгүй ч гэсэн сонсч ирсэн. Байгалийн үзэсгэлэнтэй газруу чам байдгүй. оо, чи яаж байгаа юм бэ? Би та хоёр ийм асуулт асуухгүй. Тэгэхээр чи миний мэдхгүй зүйлийг блог дээр гаргах гээд байгаа яахгүй юу? Тэгвэл чи блогоо түр болчихл доо. За тэгвэл болио. Хөөе. Аа, Энэ монголчин нөгөө 21 аймагтай гэдээсэн штэ. тий. Тэр 21 аймгийг чи үзье л та. За тэгвэл 21 аймгийн мэдээллийг үзцгээе. Тэгвэл За тэгье. Бидний амьдардаг газраас өөр зөндөө олон нэртэй аймаг сум хот байдгийг та нар мэдхүү? Би та нарт 21 аймгийг нэрлэж үзүүлье. Дорнод, Хинти, Сүхбаатар, Дорноговь, Говь Сүмбэр, Дундговь, Өмнөговь, Өвөр Хангай, Төв аймаг, Сэлэнг аймаг, Дархуул аймаг, Орхон, Булхан, Ар Хангай, Хөвсгөл аймаг, Баян хонгор, Говь Алтай, Завхан, Увс, Ховд, Баян үлгий зэрэг 21 аймаг байдаг байна. Өөрөө маргад гурван маань хаашаа аялахаа шийдэж чадахгүй байгаа шүү дээ. Харин одоо найзуудтай туслаад аймагуудын байгалийн дурсгалт газрын талаар мэдээллийг хүргэе. Ар Хангай аймаг, Чулуутын гол, Хоргийн тоо, Тэрхийн цагаан нуур, Сувраг хайрхан уул, Тамирын гол, Булган уул, Тайхар чулуу, Хар балгас, Бэлэг хааны цогцлбор, Баян үлгий аймаг, Ёлтын сав газар, Алтай таван богдын байгалийн цогцлборт газар, Бутааны мөсөн гол, Баг оогрын цагаан салаагийн хадны сүг зураг, Баг түргэний хүрхрээ, Толбнуур ачид хүрхрээ. Баян хонгор аймаг, Цагаан агуй, Бичигт хад, Шатар чулуун хөшөө, Түргийн үеийн бичээс шаргалжуултын халваар шаан, Их богд уул, Булган аймаг, Хөгөн тарн байгалийн цогцлборт газар, Уран тогоо уул, Шивэт улааны цогцлбор, Хар бухын балгас, Чин толгойн балгас, Бие булгын балгас, Могойн шин ус, Говь Алтай аймаг, Ээж хайрхан уул, Бурхан буудай уул, Сутай хайрхан уул, Цагаан голын хатны зураг, Монгол илс, Хасагт хайрхан уул, Аж богдын нуруу, Ирээ нуур, Шаахар толгой, Говь Сүмбэр аймаг, Чойрын богд уул, Зүүн жанжин чойрын хийдийн тойр, Цагаан дарих, Давг сүндэл бурхан, Хүүхдийн овоо, Дугар мэрэнгийн хөшөө, Цоорхойн аршаан, Дархан уул аймаг, Тахилахт их дархан уул, Дурлалын мод, Шарын голын зосон зураг, Буурал уулын булш, Дүрс нарс, Лам дондвийн аршаан, Хүйтний голын хадны бичээс, Дорнод аймаг, Чингисийн хэрмэн цав, Хэрлэн барс хотын тойр цамхаг, Буур нуур, Хайлангийн хадны хүн дүрст чулуу дөрвөлжин булш, Их бурханд чулуун бурхны цогцлбор, Шонх таван толгойн хүн чулуун хөшөө, Хамар даваа дээрх ялалтын хөшөө, Халах гол, Вангийн цагаан уул, Дорноговь аймаг, Хамрын хийдийн цогцлбор, Цагаан дарих, Сүүхэнд үлгий хийд, Цонжийн чулуу, Бүрдэн булаг мөнхийн ам, Иргэлийн зоо, Нүдэнгийн хонхор, Дундговь аймаг, Их газрын чулуу, Дил уул, Баг газрын чулуу, Онгийн хийдийн тойр, Морин хуур, Өөш манхан, Дэлгэр хангай уул, Завхан аймаг, Отгон тэнгэр хайрхан, Хар нуур, Загастай давааны хүн чулуу, Бор хэрийн хүн чулуу, Мухартын гол, Тэсийн гол, Нисхийн шугуй, Их хайрхан уул, Дааган дилийн буган чулуун хөшөө, Идэр голын буган хөшөөд дурсгал, Сангийн хэрмийн тойр, Орхон аймаг, Зэрэглээ, Айргийн гоцгорын хүннүүгийн бүлэг дурсгалт газар, Бөөрийнхий сайр химээх байгалийн тогтоц газар, Өвөр Хангай аймаг, Арц богд, Хужиртын аршаан,
Монгол түмний морины их шүтэн, хар хоромхот, Эрдэнэзүү хийд, Твш уул, Төвхөн хийд, Өмнө Говь аймаг, Говь гурван сайхан, Баян заг, Нэмэгт хэрмэн цав, Галдын говь, Ноён богд, Толь хад, Алгын улаан цав, Хонгорын элс, Сангийн далай, Галбын гурван хийд, Сүхбаатар аймаг, Алтан овоо, Шилийн богд, Монголын хүн чулууд, Таван толгой археологийн цогцлбор, Ганга нуур, Оргихийн булаг, Гунгийн чуулган, Егүүсрийн хийд, Сэлэнг аймаг, Амар баясгалан хийд, Соронзон хад, Хувьсгалын үлхий Алтан булаг, Халуун аршаан, Тужийн нарс, Дууд хад, Сайхны хөтөл, Төв аймаг, Манзүшир хийдийн тойр, Хустайн байгалийн цогцлборт газар, Гүнжийн сүм, Зоргол хайрхан уул, Чингис хааны морд хөшөө, Тониукогийн гэрэлт хөшөөний бичээс, Цогтхуун тайжийн Дуут хадны бичээс, Увс аймаг, Увс нуур, Хяргас нуур, Хицүү хад, Алтан элсний дархан цаазд газар, Хан хөхий уулас, Чандман уулын дурсгал, Гоожуурын хүрхрээ, Мөнгөд цахир уул, Дэглийн цагаан уул, Зураагийн улаан хадны зураг, Ховд аймаг, Синхрийн агуй, Хар ус нуур, Мөнх хайрхан уул, Баян зүрхийн буган хөшөө, Төрийн дахилгад Алтан хөхий уул, Харуул овоо, Ямаан усны хадны сүг зураг, Цамб гарав уулын байгалийн цогцлборт газар, Ишгэн толгойн хадны зураг, Хөвсгөл аймаг, Соёны бүс нутаг, Хөвсгөл нуур, Даян дээрхийн агуй, Уушгийн үрийн буган хөшөө, Улаан толгойн буган хөшөө, Дархтын 13 овоо, Цаатны нутаг, Хинти аймаг, Бурхан халдун уул, Балдан брэвэн хийд, Чингисийн гэрэлт хөшөө, Дэлүүн болдог, Хар зүрхний хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал, Өглөгчийн хэрэм, Аршаан хад, Дуурлаг нарсны хүннүүгийн булш. Тэгэхэр хүүхдүүдээ та нар ч гэсэн ээж аавтайгаа аялахыг хүсэж байгаа бол эдгээр газруудаа сонгоод аялаарай. За тэгэхээр та хоёр мэдээллийг авбуу. Лөө. Тэ гой аймагуудтай тус тустай гойгоо газрууд өгд юм байна өө. Тэгээд яг алийг нь сонгож жоохон хэцүү юм байна те. Харин тийм ээ. Үзэсгэлэнтэй юм аа. Тэгвэл би та хоёрт нэг зураг харуулах уу? За. За энэ тэгэхээр Монгол улсын газрын зураг. Өө ямар сони хэлбэртэй юм те? Тийм. Тэгэхээр Монгол улс 21 аймагтай. Одоо би та хоёрт аймагуудыг нэрлэж үзүүлье. За тэгэхээр одоо хамгийн захынх нь гэвэл Дорнод байна. Дараачих нь Сүхбаатар, Хинти, Говь, Сүмбэр, Дорон, Говь, Сэлэнг, Дархан уул. Тэгээд одоо бидний амьдарч байгаа Улаанбаатар. Тэгээд доотлих нь бол Төв, тэгээд Дунд Говь, Өмнө Говь, Орхон, Булган, Өвөр хангай, Өмнө Говь, Ар хангай, Хөвсгөл, Баян хонгор, Завхан, Увус, Говьлтай, Ховд, Баян үлгий. Та хоёр сонсmoo? Сонслоо. Ой, тэгтээ наа чи ямар ойролцоо нэртэй газруу зөндөө юм те? Тийм ээ. Ямар говь гинүү? За говьуудыг нэрлэж үгүй тэхүү. Өмнө Говь, Говьлтай, Дунд Говь, тэгээд Дарн говь. зүг байна. Тэгээд эднэр чинь тэгээ юугаарыг адилхан болохоор адилхан нэртэй. Эднэр говь гэсэн нь дандаа илстэй газруудыг хэлдэг. Илстэй. Тийм. Тэгвэл бид хоёр говь руу явбал элсэн дээрсээ зөндөө дагалах нэ тий? Тийм ээ. Тэгхнэ тий? Харин тий. Гэхдээ тэнд халуун байдаг. Яагаад? Зун болохоор амар халан. Харин бусад 3 үлрэлтэн дандаа хүүтэн байдаг байхгүй юу? Мартаа. Энэ 21 аймагаас ч сонголт хийгээд жоохон хэцүү байгаа штий. Тийм.
Чи нүдэ анжгаад шууд хуруугаараа нэгийн цагаа сонгочооч. За тэгвэл би нүдэ анаад хуруугаараа нэг цагаа сонгож. За. За эхлээд нүдэ анжаагаараа би тоолно шүү. За би 3 тоолохоор чи шууд гараараа зооно штэ. За. За тоолоорой. 1 2 3. Өвөр хангай. Өвөр хангай. Тий. Өвөр хангай. Тэгэхээр өвөр хангай гэдэг чинь хангай газар. Хангай газар гэж ямар газар гэдэг юм харагдаа. Мод уул ус ихтэй гой газар байдаг байхгүй юу? Тэгвэл явъя та явж бэлтгэлээ. За тэгвэл явж бэлтгэлээ их үү? Явчтай гой тоглох нь дээ тий бөөрөө. Тэгээ. За явъя тэгвэл. Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн манай бөөрөө мөрөө хүүхдийн нэвтрүүлэг 9-р сургуулийн 3-ын зээн ангид ирсэн байна. Эхлээд бүгдээрээ багуудтайгаа танилцъя. Цагаан баг. За тэгвэл танай баг ямар нэртэй вэ? Хар баг. За багуудтай алга цаашаа амжилт хүсье. Эхлээд хариултаа ашигласан өмнө гараа өргөж хариулна шүү. Монголчууд хаан дуулахыг цээрлдэг вэ? Орондоо. Сая хоёр баг маань гараа өргөлгүй хариулсан учраас энэ дээр оноо огч чадахгүй нэ дараагийн асуулт. 12 жил багтаж чадаагүй амтан. Тэмээ. Баяр хүргэе. Гүүний самаар хийсэн цагаан эдээ. За хариулт хэлээрэй. Арг. Тупан баяр хүргэе. Одоо манай цагаан баг маань нэг оноотой, бас манай хар баг маань нэг оноотойгоор тэмцэж явж байна. Дараагийн асуулт асууя. 2 настай үхрийг юу гэж хэлдэг вэ? Манай 2 багт хариулт байна уу? За би танаас 10 секунд өглөө шүү. 1 2 3 4 5. За хариултаа хэлээрэй. Бирөө. Тупан. Баяр хүргэе. Одоо энэ зүрх цэцэн үг заяа. Зүрх цэцэн үгнийх нь үгийн нөхөн шүү заяа. Гаднаа гэлэнцэг дотроо юу гэдэг лээ? Танаас хариу байна уу? За. Тэгвэл одоо би танаас дахиад 10 секунд өгье. Таланцэг. Зүг байна. Баяр хүргэе. Хариултаа ашигласан өмнө гараа өрөхгүй хариулвал тооцохгүй шүү. За, дараагийн асуулт. Эдгээр биеэ чимхээр юугаар биеэ чимгэдэг вэ? За, хариултаа хэлээрэй. Эртмээс чимэг. За, баяр хүргэе. Манай цагаан баг маань 4 оноотой, манай хар баг маань 1 оноотой. Манай цагаан баг маань ясанд баяр хүргэе.
Би 3 заянгийн сурагч Октотрийн Бат гэрэл манай энэ найзыг Золбоо гэдэг, манай энэ найзыг Төгс Ирээдүй гэдэг. Би 3 заянгийн сурагч Алтай Атрийн Уян гайна. Манай энэ найзыг Сүхбат гэдэг, манай энэ найзыг Ялалт гэдэг. Өнөөдрийн уралдаанд манай цагаан баг маань 4 оноотойгоор маш амжилттай төрүүлсэн. Хар багтаа ч ихсэн амжилт хүсье. Баяртай. Баяртай. Сайн байцгаана уу? Тэгэхээр өнөөдрийн минь чичнаар хин блэ? Амин заяа. Амин заяа минь ирсэн байна. Амин заяа. Яасан. Чи энэ хоёрыг хартаа? Сайн амин заяа. Сайн амин заяа. Намайг бүр гэдэг. Намайг мөөрө гэдэг. Харин намайг Маргад гэдэг. За амин заяа чи хэдэн настай вэ? 5 настай. 5 настай. Чи дүүтэй юу? Дүүгөө. Дүүгүй юм уу? Чи цэцэрлэг сурдаг юм уу те? Тэ. Цэцэрлэгт тэгээ гоё юм уу? Гоё. Юу нь гоё? Цэцэрлэгт Тоглоод. тоглохоор гоё юм уу? Тэ. Бид хоёр ч гэсэн тоглох амар дуртай шүү дээ. Тэгээд биш үү? Чи тэгээд цэцэрлэгтээ хэдэн найзтай? 5. 5 найзтай юм уу? Тэ. Үг 5. Тэгээд чи биш үү? Мөрөөдөл чамд байгаа юу? Ямар нэгэн? Бага. Ямар мөрөөдөл? Гэр бүлтэй туслах. Гэр бүлдээ туслахаа. Тий. Чи тэгтээ гэр бүлдээ тусалдаг уу? Тусдаг. Яаж туслах уу? Гэрээ шивэрлэх. Гэрээ цэвэрлээд үү? Ээж авдаа туслаад те. Тэ. Бүрө. Чи ингэд хэдэн найзтай вэ? Би юу? Тий. Заавал ямар ч байсан мөөрөө. Чи байна. Тэгээд Маргад байна. Бас энэ жил тэгээд манад нэвтрүүлэгт орж байгаа зөндөө олон найзууд байгаа. Тэгэхээр би чи бүр зөндөө олон найзтай юм биш. Тэгвэл би ч гэсэн зөндөө олон найзтай. Амин заяа. Тэгэхээр чи цэцэрлэгт сурсан дуу, бүжиг, шүлгээ надад уншаад өгөөч бид гуравт. Би дуудуулаагүй. Тэгвэл дуудуулаагүй юм чи ядаж шүлэг мэднэ үстэй. Мэднэ.
За шүлгээ уншаад өгчих. Би 5 хамтаа гэрт дүржээ. Би 5 дэвтээ дэлхий дүржээ. Би буурал түхтэй Монгол дүржээ. Би бурхад мэндэлэг дарнад дүржээ. Байтгны минь хах намайг хүл даруусан. Батхан бүлээ намайг хэл даруусан. Ухангийн надад жигэр ургуулсан. Урдын дэ надад тухай яриасан. Өдрөөс бид хуваахыг хүрд. Өдрөөс бид үржүүлэхийг хүрд. Энэ бол бидний зүрхний бичээс өдрөөс сагдамаа бич хүчтэй алдрын додрын сугрын багтаг авчихан нуран дээр гэрмэн багтаг өргөөн тарамын наран багтаг үлчин даатмын арчаа алцдаг би дэлхийн хэвтэй гэрээ эзэн би зэшээ зайта бунди эзэн би дээрээ нартай тэнгэрээ эзэн би дэшээ зэрлэгтэй Монголын эзэн. Хөөх яасан гоё шүлэг унштай юм бэ? Чи чинь Монгол хүн болохоор Монголын эзэн гэж байгаа юм уу? Амин заяа. Яасан Би өрдөөсөө шүлэг мэддэггүй. Чи надад энэ шүлгээ зааж өгч болох уу? болно. Баярлаа. Чамд тэгвэл шүлэг уншихаас өөр юм байгаа юу? Чи бүжиг чадах уу? Би бол бүжигэнд амар дуртай шүү. Чадахгүй. Амин заяа чи тэгвэл тоон болоод юу болох вэ? Юу? Мис ч болох юм уу? За. Чи тэгэл лод болох та тий? Тий. Ой. Мис гэдэг чинь яадаг үлээ? Харин тий Алгадаг. Алгадаг аа. Яаж алгадгийг? Хувц өмсөөл алхах шүү. Хөөе амин заяа. Чи тэгвэл том болоод мис болохын чи одоо гоё алхаж чадах уу? Мис шиг алхаж. нэрээ алхаад үзүүлчих амин заяа. Харин тий. Тэгвэл За. Амин заяа. Тэгвэл дөрүүлээ хөшөө олж тоглох уу? тэгэл та. Тэгээ. За тэрий чи яаж тоглодог вүлээ? Нуугтад хөшөө олж тоглоно штэ. 1 2 3 4 гэж тоолохын дотор хөшөө болоод хөдөлсөн нь хожигдно. Харин хөдлөөг удаан байсан нь ялна. Болж гин үү? Болж юм. За тэгээ. 1 2 3 4 Би дисконэ. Би ч гэсэн тийсгүй нэ. Би. За, яста дискон байна. Жажигдсан. Марта чи тийсэн үү? Өө, би та хоёроос олоод хөдөлж өглөө штэ. Манай амин заяа яллаа. Амин заяад баяр хүргэе. Баяр хүргэе. Чист мундаг төвчээртэй юм амин заяа. Харин Миний лав ингээд удаан байсан чинь бүр амж хилээд, хүзүүж хилээд бүр байж чадахгүй байлаа. Би ч бас бүр хөдөлгөөнгүй ингээ удаан байж ёстой чадахгүй байна. Бүр төвчээр алтраад бүр хөлс маань гоожоод. амин заяа тэгвэл чамд мэддэг дуу байгаа юу? Байгаа. Тэр нь ямар дуу юм? Маамунаш. За тэгвэл маама наашраад болчих. Маамунашэр манай тойло тоглоё. Авэж соёрын эвчин дэсэ биш. Мэрүн такия мэшимэр явя. Нам санамуша намата тэря. Хүрэн бабга хөтөлөө хөтөл санаа туулъя. Бүгэлтэйгээ хамтаа өрхөн тоглоом биш үү? Яста гой дуулж штэ. Чи ч мундаг юм уу? Харин тийм.